мэдээлэл технологийн салбар бол өөрөө бие даа хөгжих, цаашлаад энэ уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэхэд бол юм том хувь нэмрээ оруулах салбар болтлоо бол өсч хөгжөөд байна. Жишээ нь Монголд бол технологийн маш олон стартапууд араараасаа төрөн гарч байна. За жишээ дурдахад жишээ нь олон улсын түвшинд хэд хэдэн одоо listed компаниуд бас бүртгэгдсэн байна. Жишээ нь Казахстанд ихтэл тэр Fibo Cloud компани бол шилдэг стартап болсон. Кыргызстан тэр Call Pro компани бол хөрөнгө оруулалтуудыг татсан. Бид бол саяхан Америкийн Сан Францискогийн Silicon Valley-д торгоны зам инновацийн төв дээр Монголын 8 компанийг аль бие усаар бүртгүүлээд торгоны зам инновацийн төвийг Азийн 10 ороо хамтарч байгуулсан нэгээр Монгол ус оролцоод явж байгаа гэсэн үг. Тэгэхээр инновацийн тэр хаб дээр Монгол компаниуд өрсөлдөж байгаа. Бид бол бүс нутгийн хэмжээнд бусад улсуудтайгаа хамтраад технологийн чадамжаа олон улсад танилцуулж байгаа. Үүнээс бол орлого орох болцоо бүрдэж байна. Тийм учраас мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиар хэд хэдэн асуудлуудыг шийднэ. Жишээ нь яг одоогийн хуулиар бол төр эзэмшиж байгаа их кодуудыг хувийн хвшилд шилжүүлэх. Гадаадын одоо улсуудад төр хугацаанд ч гэсэн эзэмшүүлэх нь хуулиар хориод. Жишээ нь сая Монголыг бол хэд хэдэн газраас одоо Колумбас гихтэл Монгол гэсэн энэ үндсэн source кодыг нь бид аваад лицензийн журмаар Монголд мөнгө төлөөд эх орондоо хэрэгжүүлье гэдэг саналыг тавьсан. За сая Казахстаны тэргүүн дэд сайд ирэх үеэр хүртэл одоо баримтыг манай улсад нэвтрүүлэхдээ хамтарч ажиллаач гэдэг юм хүсэлтийг тавьсан. Тэгэхээр эдгээрээс бид нар ерөөсөө энэ их кодуудыг гадаад улсад эзэмшүүлж одоо тодорхой хугацаанд эзэмшүүлээд төлбөр авах болцоог нэмэгдүүлж байгаа энэ хуулиар.